За сайн байцгаана уу? Зайлан модноос хол ундаггүй гэж бид бүхэн өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө чиглүүлээд өөрсдөө удирдах яваад байгаа юм шиг боловч үгүй. Дэлхийн ертөнцийн энергийн чичиргээ тухайн жилийн энергийн урсгал гэдэг зүйл бидний амьдралд үргэлж нөлөөлж яадаг. Тэгэхээр зарим зүйлүүдийг болох ёстой зүйл өөрөө болдог гэдэгчлэн бид нарын хүснээр биш заримдаа цаанаасаа л болдог зүйлүүд гэж байдаг. Тийм учраас жил болгоны энергийн тооны чичиргээ өөр байдагтай холбоотой тухайн жил өөр зүйлүүдийг дуудаж өөр зүйл рүү чиглүүлж байдаг. 2025 он гэдэг бол хайрын энергийн чичиргээтэй, хайрын харилцаануудыг маш олон янзаар бид бүхэн мэдэрсэн жил болж өнгөрсөн бол 2026 он бидэнд юу дуудаж гин, юу анхааруулж байна, юу сурах ёстой юм бэ гэдэг мэдээллийг оруулъя гэж бодлоо. Энэ бол миний уламжлал болсон бичлэг байгаа. Жил болгоны өмнө бол би ер нь ингэж тайлбарладаг. 2026 өөрөө тооны чичиргээний хувьд нэгийн тооны чичиргээтэй жил гарч байгаа. Манлайлдаг, удирддаг, шинийг эхлүүлдэг, бие даадаг гэх мэтчлэн ерөнхий утгаараа ийм утга санааг бид бүхэнд сануулж идэг. Биеийн ухаарлын хувьд юу дуудах вэ гэхээр эрүүл мэндийн менежмент, дасгал хөдөлгөөн, амьдралын эрүүл хэмнэл, хүчний тэнцвэр гэдэг зүйлийг танд сануулж өгч байна. Ажиллах цаг хэд байх юм, амрах цаг хэд байх юм, өөрийгөө урамшуулах цаг хэд байх юм гэдэг дээр та 2026-нд маш сайн менежмент буюу төлөвлөгөөгөө аль хэдийн гаргацсан байх хэрэгтэй юм байна. Мөн энэ онд өөртөө дасгал хөдөлгөөн хийсэн, биеийнхаа эрүүл мэндэд анхаарсан, эрүүл хооллолтын зөв сахилга батыг эрхмэлж чадсан хүмүүсийн эрч хүчин сэргэх, өөрийгөө манлайлах, өөрийгөө өмнөх байдлаас илүү эрч хүчтэй эрүүлэр мэдрэх боломжтой маш удаан хугацаанд учир нь олдоогүй өвчлүүдийн эдгэрэлтүүд явах боломжтой тийм жил гарч байгаа учраас энэ зүйл дээр анхаараарай. Сэтгэлийн ухаарл гэж тэ энэ нэгэн тоо гэдэг бол өөрөө зоригтой байсан, хүчтэй байсан, шийдэмгий байсан хүмүүст өр өгөөж маш хурдан орж ирэх хичээл байгаа учраас ямар нэгэн зүйл төлөвлөж байвал, бодож байвал, санаж байвал маш хурдан зоригтой шийдвэр гаргаад хурдан урд алхам хийснээр та үр шимээ мэдрэх боломжтой юм байна. Энэ жил удаан тавьж явуулж чадаагүй айдсуудаа учрыг нь олох, учрыг нь цэгцлэх тэр энергийг танд дуудаж өгж байгаа учраас маш өөртөө ихтэй зоригтой байсан бүх хүмүүсийн үр шим буюу энергийн хүрдүүд нэвтгчих боломжтой гэдгийг бас мартаж болохгүй. За өөрийгөө таних гэдэг энэ зүйл дээр бол зоригтой өөртөө ихтэй байсан хүмүүс өнгөрсөн жилүүдэд таньж чадаагүй байсан хөшгөө нээж, таньж чадаагүй байсан давхар руугаа илүү гүн гүнзгий орох боломжтой учраас мэдээж энэ жил бол маш өөртөө ихтэй байх нь танд чухал юм байна. Гарын энергийг сэргээх буюу эрч хүч, аливаа юмд юм гашигтай, ассан энергитэй байх нь таны амжилтыг дуудаж өгөх учраас өөрийгөө эрч хүчтэй байлгах энерги аргуудыг бас суралцаарай гэж та нартай зөвлөмөр байна. Зүүн совинд сэргэх буюу ямар нэгэн зүйлд энэ нэг ийм зүйл болох юм байна, амжилттай байна, үгүй юм байна гэдгийг та хинээс ч асуухгүйгээр өөрөө дэлхийн ертөнцийн чиглэмж, тоо, дүрс, элементүүдээр мэдэх боломжтой маш их тийм чиглэл орж ирсэн жил болж өнгөрөх юм байна. Ямар боломжууд бидний хүлээж байна вэ? Бизнес, шинэ орлого, шинэ харилцаа, шинэ санаа гэсэн зүйлүүд дээр идэвхтэй байна. Юу гэсэн үг вэ гэхээр бизнес буюу мөнгөтэй холбоотой энергиудыг энэ жил дэмжих учраас та өөрийнхөө амьдрал шинэ материалыг болон шинэ орлогын их усүрийг дуудах, чиглэл гаргах, төлөвлөгөө гаргах, үйлдэл гаргах юм бол энтэй маш амжилттай байна гэдэг дээр бат итгэлтэй байж болно. За танд энэ жил ихэнх хүмүүс нэмэлт орлого орж ирэх боломжууд өөрөө нээгдэх юм байна. Тэгэхээр магадгүй шинэ бизнес, шинэ ажил, шинэ санаанууд гарч ирэх маш өндөр боломжтой учраас та энэ боломжууд орж ирвэл айхгүйгээр зоригтой алхмуудаа хийгээрэй гэж бас зөвлөмөр байна. За шинэ харилцаа гэдэг нь өнгөрсөнд зүгээр энгийн найзууд байсан харилцаанууд хамтрагчд болох те өнгөрсөнд магадгүй яг хамтрагч юм шиг байсан боловч үр шим орж ирэхгүй байсан харилцаануудад маш их үр шим орж ирэх боломжийн хаалгууд нэгдэх учраас шинэ хүмүүстэй танилцахаас битгий амьдралдаа шинэ хамтрагчд оруулж ирэхээс битгий санаа зов мөн өнгөрсөнд байсан нэг дээшээчгүй доошоочгүй явсан харилцаанууд дээр жоохон алхам, жоохон шинэ энерги, жоохон шинэ харилцаа оруулаад ирэх юм бол тэр чин засагдах, сайжрах боломжтой гэж ойлгож байна. Хамгаалтын хувьд энэ жил газар хөрш орооноос маш их энерги авах жил байгаа. Тийм учраас хэрвээ таны энерги бол хэрвээ та нойргууд бол хэрвээ танд хамгаалт хэрэгтэй байх үедээ хөрш ороон дээр хөл нүцгэн гიშгэх байгаль маш их цагийг өнгөрөөх тал дээр бас анхаараарай. За энэ сүнслэг хамгаалтын хувьд энэ жил утлаг буюу үнэрийн хамгаалалт мөн давсан цэвэрлэгээ маш хүчтэй нөлөөлөх юм байлээ. Гэрээ орчин, бизнесийн орчин, эргэн тойрныхоо орчныг гоё арц хүч, ариун ургамал үнрээр үнэртүүлэх, утгах үйлдэл хийхээс гадна жамж давс, далайн давстай усаар гэрээ, орчноо, офисоо, ажлаа цэвэрлэх тал дээр маш сайн анхаараарай. Сүнслэг маш өндөр хамгаалалт болох буюу утлаг үнэр мөн давс гэдэг бодисодод илүү их хүч
байх боломжтой байгаа учраас энийг бас анхааралтай аваарай гэж зөвлөмөр байна. Орчиндөө оффистоо шинэ зүйл авах гэж байгаа бол улаан өнгийн галан буюу алтан шаргал өнгийн зүйлсүүдийг дуудаж орчиндөө гэртээ оруулж ирснээр эрчим энерги буюу амжилтын энергийг дуудах үндэс болж өгөх учраас энэ өнгөнүүдийг бас амьдралдаа урьж оролцуулахыг бас анхааралтай авбал зүгээр болов уу гэж бодож байна. Тарины тухайд гэвэл маш идэвхтэй хамгаалалт болох эрчим энергийг хамгаалах. Би энэ таринуудыг дуулахад, сонсоход амар хэлбэрт оруулаад тариныг дуулал болгоод яг энэ бичлэгний араас үргэлжлүүлээд оруулж та нар маань хадгалж аваад хэрэгтэй үедээ шин зорилгыг дуудах үедээ бас энэ таринаа сонсоод дагаж дуулаад энерги цэвэрлж агаад 2026 оныхоо энергийн чичиргээнүүдтэй ажиллахдаа ашиглаарай. За ингээд та нартай амжилт хүсье. Ganapataye Nama Om Gam 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 Ganapataye Nama Ganapataye Nama Om Gam Ganapataye Nama Om Gam Ganapataye Nama Ganapataye Nama Om Gam 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 Ganapataye Nama Ganapataye Nama